Зэё цагнаас олон мэрэлгүй бичлэгэндээ орцгоё. Харуки өөрийнхөө өхлийг зүдэлж цочин ширлээ. 39 наснда бусдын уралд эдгэршгүй өвчнөд нухцуулж дуулсан түүний амьдрал үнэндээ бурхны гаргасан нэгэн том алдаа байж. Бурхан гэмшиж түүнд хизээж өвдөхгүй би дээр нь нэг хүсэл өгөхөр болов. Нийгмийн шудраг бус тогтолцооноос залхсан тэрээр хинч байхгүй газар амар жимэр тариалан эрхлэхийг хүсжээ. Бурхан тариалангийн асуудал хариуцдаггүйч хөдөө аж ахуйн бурханаас бүхнийг чадагч багжийг гуйж Харукид өгөөд шинэ ертөнц рүү илгээв. Ойн донд сэрсэн Харуки эрүүл биеэрээ хөдөлж байгаадаа хязгааргүй баярлаж багжаа гаргахад тэр нь хүрц болон хуурлаа. Газар ухахад ямар ч ядаргаа мэдрэгдэхгүй хөрсөн ч дэндүү зөөлөн ногоо тарихад яг тохиромжгүй аж амьд үлдэхин тул дотог байгуулах хэрэгтэй. Тэрээр нэгэн авраг модыг тэмдэг болгон сонгож ус хайсан боловч гол мөрөн олдсонгүй. Ингээд багжаа хүрц болгож ухаад гүний ус гаргаж авав. Дараа нь багжаа сүөх болгож нэг савхад л мод унана. Орой болоход том модны их бид нүх гаргаж хоноглоод модон тавг аяг хийж авав. Тэнгэрт 2 сар мандахыг хараад тэрээр өөр ертөнцөд ирснээ баттай мэдлээ. Өглөө нь авраг мангас туулаад байхад багжаараа ганцхан саваад лаганчхна. Маха эдснийхээ дараа тэрээр хий гадагшлуулах хоолойтой тохилог суудалтай жорлон бариад дээр нь бүхээ хүртэл босглоо. Ингээд тариалангийн талбайгаа бэлдэж эхлэв. Түүнд үр байхгүй байсан ч дараа өглөөнд юу тарихад төсөөлөхөд л ургамал өөрөө соёолж эхлэх нь тэр. Тэр нь багчны ижээд байлаа. Талбайгаа араатнаас хамгаалж шууд уухаж хашаа барихад хэдэн өдөр зарцуулав. Ингэх зураа бас нэг туулаа хагнаж ургаж буй ногоонуудаа гоё л биш идэж болдог зүйл байгаасаа гэж найдана. Бас нэгэн жижиг сууц барихтаа мод өргөхөд хэцүү байсан тул доош нухад зай гаргалаа. Турж итсэн 2 нохоо өргөтн агнсан гахаа махаараа дайлав. Им нохоо төрөх төгсөн байж Хаанко тэднийг гэртээ байлгаж өөрөө модныхоо нөхөнд ханлоо. Өглөө 4 гөлөг төрж нохоонууд тэндээ үлдэхэр шийдэв. Харуки нохоонуудыг Куро Юки гэж нэрлэв. Гөлөгнүүдийг нь Курёчи, Куруно, Курасан, Куяо гэж нэрлэв. Энэ хооронд уулын нөгөө талд байсан хүмүүс үхлийн ойн талаар ярилцав. Бурханч бас Харукиг андуураад яг тэр аюултай газар хаячихснаа мэдээд сандарч эхлэв. Гэвч Харуки талархсан сэтгэлээр 2 бурхны хөшөөг сийлд сууна. Тэрээр жимсний мод тарьж нохоонуудтайгаа тоглож ганцаардлаа мартаж байлаа. Тэрээр гол олж 30 минутын зайтай газраас усны суваг татлаа. Багжаа тэрэгэнцэр болгон ашиглахад тэр нь огч ядарсангүй. Талбайгаа тэлж шар борцог тарьсан ч бас мөн давс байсангүй. Өвөлд өгөхөд Забатын хэмээх авраг хаалц ирж Харукид арьснаас хувцас хөшөг орд ирний хэрэглэл нэхэж өгөв. Харуки одоо л соёл иргэншилтэй хүн шиг мэдрэмж авч байлаа. Өвөл өнгөрч зам болгоод гөлөгнүүд нь хантайгаа эргэж ирж Забатинч үр төлтэй болов. Забатын дохиогоор ойн гүнээс аалзны тооронд ороогдсон жаахан охин олсон нь цус сорогч Руу байлаа. Руу Харукийн цусыг сорж хүчээ нөхөөд үзэсгэлэнтэй бүсгүй болон хувирв. Нохоонууд түүнийг барьж авсан ч Харуки түүнийг хамт амьдрахыг хүрлээ. Руу фермийн 30 дэх хорсон суугч нохоонуудыг тооцоод тэрээр язгууртнуудын шунлаас цухтаж энд ирсэн аж. Руу жорлон шидэд гэрэл тавьж газар доорх давсны давхаргыг олж өглөө. Харуки одоо л жинхэнэ утгаараа амттай хоол идэх боломжтой болов. Удалгүй дараагийн төгшүүрээр тэнгэр элч Тяг оллоо. Тя Руугийн толгойн шагналын төлөө ирсэн ч нохоонуудад баригдав. Руу өөрийгөө Харукигийн эхнэр гэж танилцуулж Тягч бас хамт амьдрахыг өрөв. Тя фермийн ногоонд дурлаж үзэлцгэн тарихыг хүслээ. Гэвч тариалангийн талбай хэд томрох тусам тэд гуруулаа ургацаа хурааж амжихгүй болохыг ухаарав. Нийгмээс зугтсан Харукигийн фермд одоо хүн хүч систем дутагдаж эхэллээ. Удалгүй Тя дайны хөлд өргөцсөн өндөр ээлхүүдийг авчирлаа. Тэд хүн төрлөختний дайны золиос болж гэр орноо алдсан хүмүүс байв. Харуки тэдэнд зориулж том байшин барьж тэд чариуд нь төмөр хайлуулах цуух барьж фермийг жинхэнэ утгаар нь тоноглож эхлэв. Удалгүй ээлхүүд ирснээр талах барьж Харуки цагаан будаа тарьж эхлэв. Цагаан будааг боловсруулах нь маш их хөдөлмөр шаардсан тул тэд хамтдаа зүтгэсээр амттай цагаан будаатай бөмбөлөг хийж идэв. Хамтын хөдөлмөр бол амжилтын үдээс ажээ. Бие цэвэрлэхийн тулд Харуки халуун усны газар барив. Эмэгтэйчүүд эхлээд эргэлзэж байсан ч халуун усны ач тусыг мэдрээд бүгд дуртай орлоо. Ингэжил зилүүд ойд орчин үеийн 5 дахь бүрдэж байна. Улс боловсруулахын тулд Тя слайм хэмээх амьтдыг авчирч бохир ус цэвэрлэх систем байгуулав. Тэр ч байтугай жорлонд слайм тавих санал гаргасан ч Харуки үүнийг арай л хэтэрхий гэж үзв. Куро хэмээх нохой үнэндээ Инферно Чон хэмээх аимшигт мангас байснаа дурсав.
Харуки түүнийг зүгээр л нохой гэж боддогч Куро Харукигийн хязгааргүй хүчийг мэдэрч түүнийг өөрийн эзэн гэж хүлээн зөвшөөрчээ. Ээлхүүд Харукид зориулж шинэ байшин барьж өгөв. Гэтэл дотор нэгэн төгжээтэй нууц зүрээ байх бөгөөд тэнд аврах том ор байв. Харуки түүнийг хараад сандарч хурдхан шиг хаалыг нь хаав. Энэ бол олон их нэртэй болох нийгмийн шаардлага байв. Харуки шинэ хоол болох карри хийхэр шидэв. Тэрээр талбайгаас олон төрлийн халуун нугаа авч амтлагт цуглуулж ээлхүүд болон руу Тиан нарыг амттай хооллоор дайлав. Тэд амтанд дурлаж бүр нэмж идснээр Харукид юу ч үлдээсэнгүй. Өвөл болоход тэд дотор сууж Харуки шатар даам зэрэг тоглоом зохиов. Гэтэл нохойнууд хүртэл шатар тоглож байгааг хараад тэрээр гайхаж цочров. Тэдний оюун ухаан нь хөгжсөөр энэ тэр чигтээ Харукигийн удирдлагын доор шинэ ертөнц болон хувиржээ. Ингээд энэ удаагийн дугаар дуусч байгаа тул та хэд маань лайк, comment, subscribe дарснаар дараагийн бичлэг илүү хурдан гарах юм шүү.